Өнгөрсөн жилийн сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 500 гаруй хүн эрүүлжүүлэгджээ. Тиймээс сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундаатай холбоотой альва эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна. Архи согтууруулах хундаагүйгээр баярыг тэмдэглэхийн тулд иргэдийн дунд нөлөөллийн арга хэмжээнүүдийг маш их явуулж байгаа. За мөн дээрээс нь цагдаа ерхий газраас гаргасан видео шторкуудыг томоохон LED дэлгэцүүдээр хэвлэл мэдээллийн хэрэгслэр хэвлэл мэдээллийн ажилтнуудаа хамтраад сурталчилж байгаа юм. За мөн дээрээс нь архи согтууруулах хундаа хэтрүүлэх хэрэглээд арилжуулах зэтгээдүүдэд бас дахин архи согтууруулах хундаа хэрэглэхгүй байхын тулд архи согтууруулах hundaаны хор уршигын талаар нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Мөн бусад мэрэгжлийн байгууллагаас энэ жилийн сар шинийн баяраар архигүй шинэлий архины хэрэглээг хязгаарлалын уриалгыг гаргажээ. Сар шинийн баяр болох жагаатай холбогдуулаад манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс архины хэрэглээг хязгаарлаач гэсэн ерөнхийдөө юм ураа одоо юм зөвлөмжийг гаргаж байгаа үнэт байгаа. Удахгүй цагаасаа болох гэж байна тийм ээ. Энэ бол ургийн баяр. Энийг үндсэндээ бүр архи хэрэглэдэггүй баяр болгоод яасан бэ гэсэн одоо мэрэгжлийн хүний хувьд бол тийм үрээлж бас хэлмээр байна бас. 2018 онд гэмт хэрэг зөрчил үйлдсэн 3 хүн дутмын нэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн болохыг цагдаагийн ерөнхий газраас онцолж байна. Мөн өнгөрсөн онд нийт 85,000 гаруй хүн эрүүлжүүлэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор наркологийн эмнэлгээс жилд олон баярыг тэмдэглэн хавтгааруулдаг нь архинд дондох эмгэг өвчнийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгааг онцолж байна. Тиймээс баяр ёслолоор зөв зохистой баярлаж альва эрсдлээс урьдчилан сэргийлэхийг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.